1989 онд хүний геномыг задлах судалгааны багийг Джеймс Уотсны үзэсгэлэнээр бүрдүүлсэн. Уутсны том зорилго нь төрөл бүрийн салбарын шилдэг ухаалаг хүмүүсийг нэгтгэх байлаа. Биологи, физик, хими, мэргэжил зэрэг олон салбарын хүмүүс хамтарч ажиллах ёстой байв. Эхэндээ биологчид зарим дургуутч дургуугаар оролцсон ч энэ ажил нь маш их үн цэнтэйг ойлгуулсан. Судлаачдын авьяас чадвар дэлхийн олон газар тархсан байсан учраас тэднийг бүгднийг нэг газар цуглуулах боломжгүй байсан. Тиймээс тэднийг өөр газраас цуглуулж, оролцуулж газруулж нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байв. Хүний геномын төсөл. Геномын судалгаа шинжлэх ухааны харгал барилыг үндсээр нь өөрчилсөн. Энэ нь багийн ажиллагаа, хамтын ажиллагааг биологийн шинжлэх ухаанд нэвтрүүлсэн. Хамтран ажиллах нь туйлын өрсөлдөөнтэй хүн бүр өөрийн амжилтаа гаргахыг хүсдэг ч дараа нь шууд болсон зүйлээ бусдад хуваалцаж хамтарч хурдтай урагшилдаг. Геномын төсөл эхлэхэд төр, хувийн хөвшил, их сургууль зэрэг олон талын нэрлэг байв. Улс төрийн тацлаж байсангүй хүн бүр урт удаан амьдрахыг хүсдэг учраас энэ төсөл нэгдсэн. Энэ төсөл нь томоохон сорилт байсан ч олон хүмүүсийг нэгтгсэн бөгөөд ирээдүйд ч бид иймэрхүү хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой гэж боддог. Миний бодлоор эдгээр маш том төсөл. Энэ нь маш их сорилт, маш их хүмүүсийн хамтыг авчрах болно. ДНХ-ийн дарааллыг тодорхойлох технологи. Геномын төсөл эхлэх үед ДНХ-ийн дарааллын технологи бүр нь хөгжөөгүй байсан тул төсөл итгэл найдвар дээр суурилсан байсан. Тухайн үед дарааллыг гараар тодорхойлж байсан бөгөөд хурд удаан техникт хэрэгсэл хангалттай байгаагүй. Төсөл нь маш удаан үргэлжилсэн магадaltaй. Гэхдээ яаралтай гүйцэх шаардлагатай байсан учраас хуучин аргыг ашиглахад бэлэн байсан. Шин бүтээлүүд байгаагүй, техник хангамж хангалтгүй байсан учраас хүмүүс энэ асар удаан үргэлжлэн гэж бодож байсан. Гэвч аажмаар томоохон хэмжээний дараалал тодорхойлох боломжууд гарч ирсэн. Энэ нь компьютер ашиглах боломжийг олгосон учраас чухал байсан. Би нэг удаа Вашингтоны их сургуульд компьютерийн терминал авч очиход хүмүүс гайхсан, санаанд оромгүй байсан. Геномыг компьютерт дахин угсрах маш төвөгтэй тул компьютергүйгээр ажиллах боломжгүй байсан. Компьютер ба геном судлал бие биедээ зохицсон технологи. Багт генетикийн мэдээлэл нь дижитал хэлбэртэй. Яг л компьютер ба геном судлал бие биедээ зохицсон технологи бөгөөд генетикийн технологийн мэдээлэл нь дижитал хэлбэртэй. Яг л бинар код шиг 4 оронтой болохоор маш үнэн зөв байдаг. Геномын төсөл мэдээлэл хуваалцах соёлыг өөрчилсөн. Одоогийн бидэнд энгийн мэд санагддаг ч тухайн үед бүх геномын төсөл мэдээллийг хуваалцах соёлыг авчирсан. Одоогийн бидэнд энгийн мэд санагддаг ч тухайн үед бүх мэдээллийг тэр дорно олон нийтэд дэлгэх нь шин зүйл байсан. Би хувьдаа мэдээлэл хуваалцдаг байсан ачаар азтай гэж боддог. Геномын судалгааны олон нийтийн хувьд бүх ажлыг бүрэн боловсроогүй санаагч хуваалцах хэвийг үзэгдэл. Ингэснээр бусад хурдан суралцж ололт амжилт урагшилдаг. Энэ нь чөлөөтэй хязгааргүй мэдээллийг солилцоог бий болгож нууцлах тэгтэлтэй зөв бус болсон. Учир нь энэ мэдээлэл амьдрал ба бүх өхлийн асуудалтай холбоотой бөгөөд олон зуун жилийн турш ашиглагдах учир аль болох хурдан хуваалцах хэрэгтэй. Генетик судалгаанд хүмүүс айдастай
байдаг. Хэн нэг мэдээллийг олж мэдэх бол хэрхэн ашиглах вэ гэдэг. Үүнээс үндсэн 1980-аад онд ихэнх үед Америкийн нэгдсэн улсад хэрэгжиж байсан албадлагын үргэлжлэлтийн хуультай холбоотой. Тэр үед нийгэмд хүмүүсийн генетик байдал үндэслэн уун удам улдайхийг зөвшөөрөлд хоригддог байсан. Геномын төслийн эхэнд ёс зүй, нийгмийн шинжлэх ухааны мэргэжлүүдийг оролцуулж энд талын асуудлыг зөв шийдвэрлэхийг зарсан. Өнөөдөр ч энэ чиглэлээр судлаачид, хуульчид ажиллаж геномын ёс зүйн асуудлыг авч үзсэн. Хүний геномын төсөл бол гайхамшигтай амжилт байсан. Олон 10 жил мянган эрдэмтэд тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардсан. Бид хүний геномын анхны зураглалыг гаргаж чадсан маш сэтгэл хөдлөм мөч байсан. Гэхдээ энэ эхлэл бол бөгөөд урт удаан хугацааны аялал юм. Ирээдүйд 10 жилд геномын мэдээллийг эрүүл мэндийн салбарт өдөр тутмын эмчилгээнд ашиглах гайхалтай хөгжлүүд гарах болно. Тухайлбал хорт хавдар, өндөр даралт, чихрийн шижин, Альцгеймерийн өвчин зэрэгтэй тэнцэд геномын мэдээлэл ашиглагдах болно. Би мөрөөдөж байна. Эмнэлгээс хүүхдээ авч ирэх эцэг эхтэй тухайн хүүхдийн генийн карт өгч тухайн түүний эрүүл мэндийг эрхэн сахих талаар зөвлөхийг. Энэ маш сэтгэл хөдлөм ирээдүйтэй зүйл юм аа.